Эзэн Есүс хэлэхдээ аянга зүүнээс цахилж баруун зүгт ч гэсэн гэлбдэг шиг хүний хүүгийн эрэлтэн ч мөн тийм байх болно. Эцсийн өдрүүдэд Бурхан зүүн зүгт буюу Хятадд дахин нэгэнтээ мах бодволсон. 1991 онд эцсийн өдрүүдийн Христ төгсгөчд Бурхан өөрийн үйлчлэлийг албан ёсоор эхэлсэн юм. Тэр үеэс хойш төгсгөчд Бурхан сая үг хэлж Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажлыг гүйцэтгэсэн билээ. Бурханы хонь сүрэг түүний дуу хоолойг сонсдог, үннийг хайрлаж Бурханы илрэлтийг хүсэн эрмэлзэж байсан янз бүрийн шашны бүлэг урсгалын хүмүүс төгсгөчд Бурханы үг бол үнэн бөгөөд энэ Бурханы дуу хоолой юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Төгсгөчд Бурхан нь эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдэгтэд итгэсэн бөгөөд нэгнээрээ төгсгөчд Бурханы өмнө ирсэн юм. Төгсгөчд Бурханы илрэлт болон ажил нь Хятадын коммунист намд өөмөн үүсгэжээ. Хятадын коммунист нам маш олон тооны нууц бичиг хэвлэн гаргаж, чуулганыг зэрлэгээр дарангуйлж, үндсээр нь устгахын тулд цагдаа болон армийг даачилсан юм. Хятадын их газар даяар цусан бороо орж бараан үүс буусан бөгөөд бүх нийтийн уур цухал эгдвэцэл төрж байлаа. Өнөөдөр бүх гэр чуулганы Христэд итгэгчид, ялангуяа төгсгөчд Бурханы чуулганы хүмүүс Хятадын коммунист намын бүрчих цус урсгасан харгас хавчилт шахалтыг амсаж байна. Эдгээр Христэд итгэгчдийн урсгасан цус болон алдсан амин сатаны хүчийг ялсан ялалтын дуу мэт бөгөөд Хятадын Христэд итгэгчдийн хавчилт шахалтын тухай аимшигт түүхийг өгүүлдэг. Хоёрын 13 оны 6 дугаар сарын 22-ны зуны эхэн үеийн энэ өдөр Далианд үлэрхэг бүрхэг өдөр байлаа. Хачиргалтай гэмээр сэтгэл зомнил, тайван бус байдлаас гадна би түүхэн төгшүүр мэдрэгдэж байв. Энэ өдөр Хятадын цагдаа нар орон даяар уялдан ажиллаж, төгсгөчд Бурханы чуулганы гишүүдийг баривчилжээ. Чуулганы удирдагчид болон Христэд итгэгч олон тооныхон баривчлагдаж, чуулган үлэмжих сан хөмөргөн хураалгажээ. Төгсгөчд Бурханы чуулганы Христэд итгэгч Чэн Ванжон гадаад явах бэлтгэлээ хангаж байсан бөгөөд түүнийгч бас баривчилсан байна. Нэгнээ сайн танихгүй олон өөр хилцийн цагдаа нар хамтран ажиллаж байсан тул зэргийг шиг хувцас өмссөн Чэн Ванжоныг хараад өөрсдийнхөө нэг гэж боджээ. Цагдаа нар бусад Христэд итгэгчдийг байцааж байх хооронд Чэн Ванжон боломжийг ашиглан зугтсан байна. 음? 人呢？是不是跑了？跑了！给我追！我上命仔不是跑了？看到没？迷彩服，追！快！追！ Олон жилийн турш Хятадын коммунист засгийн газар Христийн гэр чуулгануудыг тэр дундаа төгсгөчд Бурханы чуулганыг галзуурсан мэт хяхаж хавчиж ирсэн билээ.
Чэвэн-жон чуулганд тун чухал үүрэг хүлээсэн хүн байсан учраас Хятадын цагдаагийнхны хувьд хамгийн их эрен сурвалжлагдсан хүн болжээ. Тэрээр 10 гаруй жил нэг газраас нөгөө рүү зүхтаж, шоронд хоригдож, дэрж бүхэл амиач алдах эрсдэлтэй үргэлж тулгарч иржээ. Энэ хавчилгаас мулдрахын тулд түүнд Хятадаас дөрвөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Тэрээр яг нутгаасаа явах өдөр нь ийм аимшигт явдал тохиолдно гэж зүүдлээчгүй юм. Хэдийгээр Чэвэн-жон барын амнаас гайхалтайгаар мултарсан ч нутгаасаа дөрвөх төлөвлөгөөгөө гойшлуулахаас аргагүй хүрчээ. Тэрээр өөр хот руу очиж нуугдсан байна. Чэвэн-жон чадах бүх хүнээсээ тусламж гуйж гадаад явхад шаардлагатай бичиг цаасны ажлаа дахин нэг удаа аргалуулахаар болжээ. Аз жаргалтай гэр бүлийг хараад түүнд олон зүйл бодогджээ. Нэгэн цагт өөрөө ч гэсэн аз жаргалтай гэр бүл сайхан гэр оронтой байсан гэдгээ бодохгүй байж чадсангүй. Коллежо төгссөн Чэвэн-жон жилийн мужийн Чанчун хотод төрийн эзэмшлийн нэлээд том компанид ажиллаж байлаа. Хэдхэн жилийн дараа компанийнхаа хэд хэдэн салбарыг хариуцах болж ерөнхий менежерийн албан тушаалд томилогджээ. Чэвэн-жон мэргэжилдээ гайхам амжилт гаргаж муж болон хоттой үлгэр жишээ ажилтнаар шалгарсан байна. Тэрээр орон нутагтаа алдартай залуу бизнес эрхлэгч байлаа. 1990-ад оны үеэр Хятадын үндэсний эдийн засаг төдийлөн хөгжөөгөө байх үед Чэвэн-жон аль хэдийн ажилдаа амжилт гаргаж хувийн өмч нь хэдэн саяар тоологдож байв. 儿子回来了。爸爸，你看，我也得了1等奖。1等奖。 Гэрэлснийхээ дараа тэр баяр хөөр дүүрэн аз жаргалтай гэр бүлтэй болжээ. Эхнэр нь совлогчаар ажилладаг бөгөөд өр зөөлөн, ариун журамтай бөгөөд боловсралтай соёлч хүн байв. Хүүн ухаалаг, өхөөрдөм, бас уран бичлэг, зураг зурхад тун авьяастай байжээ. Чэвэн-жон хүүгээ ихэд хайрлаж, үргэлж бахархаж явдаг байлаа. Хүүгээ эрүүл аз жаргалтай өсөж торноосоо гэж хүсдэг байв. 小白，好啊，那小白以后就是我儿子的好朋友啦。 Гэр бүл нь эзэнд итгэдэг байсан учраас Чэвэн-жон багаасаа итгэгч болж өсжээ. Тэрээр Христэд үнэнчээр итгэгч байлаа. Тэрээр 1999 онд Төгс хүчит бурхны үгийг уншаад Төгс хүчит бурхны үг бүгд үнэн, мөн тэр нь бурхны дуу хоолой болохыг таньжээ. Тэгээд Төгс хүчит бурхан бол эзэн Есүсийн эргэн ирэлт хэмээн дүгнсэн байна. Ингэж тэр Төгс хүчит бурхныг дагахаар сэтгэл шулуудаж, чуулганд үүргээ тун идэвхтэй гүйцэтгэдэг байв. Тэрээр чуулганд зориулан цуглах газар болох гэж байшин хүртэл худалдан авсан байна. (2002 оны 7 дугаар сард Чанчун хотын цагдаагийн газар ажиглалтынхаа дүнд чуулганы зарим удирдагчдын тухай мэдээлэл олж тэднийг баривчилжээ. Чэвэн-жоны гэрт амьдардаг байсан чуулганы 2 удирдагч баривчлагдаж, тэрч бас Хятадын коммунист намын засгийн газрын хар жигсаалтад оржээ. Чэвэн-жоны чуулган дах үүрэг маш чухал бөгөөд өргөн хүрээтэй байсан учраас цагдаа нар түүнийг мөн баривчилж, чуулганы удирдагчдын тухай болон чуулганы сан хөмөргийн тухай мэдээллийг олж авахар оролдсон байна. Чэвэн-жон энэ тухай мэдмэгцээ байдал ноцтой болсныг ойлгож, найз нөхдөөсөө энэ тухай сайтар сургалахыг яарвчлан хүсжээ.
旭，打听的消息怎么样？小陈儿，你这次麻烦大了。你们的案子中央亲自督办，省里市里都插不上手。최원정 хууль сахиулах хүчний нөхрөөс энэ хэргийг 610 дугаар алба болон улсыг аюулаас хамгаалах яам хамтран удирдж байгаа талаар мэдэж авчээ. 610 дугаар алба нь Жанзиминий эзэн хааны хар болоод Жунан хайгийн тагнуулын байгууллага гэж нэрлэгддэг байв. Тэгэхээр 610 дугаар алба болон улсыг аюулаас хамгаалах яамны хар жагсаалтанд багтана гэдэг юу гэсэн үг болохыг хэн ч ойлгохоор байв. 老徐，谢谢你啊！以后有什么事儿，我再给你打电话。这段时间千万别给我打电话了。Чивэнжон Хятадын коммунист намын засгийн газрын баримтлагаа болон хавчлагтай тулгараад байлаа. Түүнд гэрээ орхин Чанчунаас явхаас өөр сонголт байсангүй. Тэрээр эцэст нь Шинаанд байдаг ахын гэрт очжээ. Чивэнжоныг Хятадын коммунист намын засгийн газар эрен сурвалжилж байсан тул ахыгч хоёр түүний гэртээ орогнуулсныхаа төлөө баримтлагдан хоригдох эрсдэлтэй байв. Тэд түүнийг өөрсдийн мах цусны тасархай мэт тасарч Чивэнжон бурхны хайрыг үнэхээр мэдэрчээ. Цонхны гадна тусах сарны хүйтэн зэвүүн гэрэл. Урт шөнийг улам бүр ганцаардмал хоос мэт санагдахад хүргэжээ. Чивэнжон шүнжин нойргүй хөрвөөж хонжээ. Үйл явдлын гинтийн эргэлдээс болж ой ухаан үемэрч гүйдсэн байв. Тэрээр гэртээ хизээ харихаа огт мэдэхгүй байснаас гадна өр зөөлөн ихнэр нь эр нөхрийнхөө дэмжлэггүйгээр сэтгэлийн их дарамтыг даван туулж чадах эсгэд эргэлзэж байлаа. Хүү шааюун ердөө 8 настай байв. Эцгийн халамжгүйгээр хүүгийнх нь өөртөө итгэх итгэл буурах болов уу? Бас настай их нь хүүгээ эрен сурвалжлагж байгаа тухай дуулвал тэсвэрлэж чадах болов уу? Тэрээр зураг руу харж байхдаа гэр бүлийнхнийхэн аюулгүй байдалд хамгийн ихээр санаа зовж байлаа. Шиврээ бороо цонх тогших чимээнээр Чивэнжон сайхан мөрөөдлөөсөө сэржээ. Тэрээр Христэд итгэгчдийн эсрэг Хятадын коммунист намын засгийн газрын хяхалт хавчилгаас болж гэр бүлээ орхин зүгтхаас аргагүйд хүрсэн юм. Ганц шөнийн дотор тэрээр олонний хайр хүндлэлийг хүлээсэн, урд нь хязгааргүй боломж хүлээж байсан бизнес эрхлэгчээс эрен сурвалжлагдж байгаа нэгэн болж хувирчээ. Өөрт нь юу тохиолдсныг бодоод Чивэнжон уур хилэн үзэн ядалтаар дүүрчээ. Түүнийг гэрээсээ явхаас аргагүй болсны дараа хайртай хүн бүхэн нь хэрэг татагдан оржээ.
Чивэнжоныг баривчлахын тулд хятадын цагдаа нар хайртай хүмүүсийн дарамтлж мөрдөж мушгахын тулд чадах бүхнээ хийсэн байна. 走一趟。 Тэрч бүхэл 8 настай хүүгэнж зүгээр орхисонгүй. 等我把孩子送回家，就跟你们去。 不用了，你这孩子也得接受询问。走吧。 2002 оны 9-р сард Чивэнжоны хүргэн ах ажилдаа ирж очихдоо чиний машиныг унсан учраас цагдаа нарт баривчлагдаж харигсаар зодуулжээ. Цагдаа нар тэрч бүхэл Чивэнжоны машиныг хураасан бөгөөд гэр бүлийнх нь үн цэнтэй бүхнийг гэрээс нь авч явжээ. Чивэнжоны дүү үл хөдлөх хөрөнгөнийхэн тухай сургалахаар яваад үндэсний аюулгүй байдлын бригадад мөн л баривчлагджээ. Цагдаа нар бас Чивэнжон бол оргодол гих цуу яриаг газар сайгүй тараасан байна. Нэг хэсэг түүнийг таньдаг хүн бүр янз бүрийн зүйл ярьж байв. 妈妈，老师和同学都说爸爸是逃犯，是真的吗？ 小雨啊，不要相信他们的话，他们是瞎说的。你爸爸是信神的，他是好人，知道吗？嗯。小白，你听到了吧？我爸爸是好人。 Хятадын цагдаа нар сүнс мэд хаа сайгүй гитэж Шаяугийн өмнө гэнэт гарч ирдэг байжээ. Энэний хүүд айдас төрүүлэм бас дарамттай байлаа. Хүү олон бүр сэтгэл түгших болж цагдаа нар өөрийг авч яваад эцэг ихтэйгээ дахин хизээж уулзахгүй байх вэ гэж үргэлж айдаг байжээ. 你要是不说，以后就不用来上学了。 Багшийнх нь болон цагдаа нарын занал хийлэл сүрдүүлэг Шаяугийн балчирхан ой ухаанд ноцтой нөлөө үзүүлжээ. Хүү цаг ямагт айдастай амьдарч байлаа. 站住！你们干什么？过去！你们干什么？你爸是逃犯，你是没爹的野孩子。对。Ангийнхных нь дог тохуу доромжлол Шаяуг улам бүр нийгмээс хөндөрүүлж өөртөө итгэх итгэлийн сэвдээжээ. Хүү санааг нь зовоох вэ гэсэндээ ихтэй хэлхийг хүссэнгүй. Энэ зовлон ганцаар уурж явжээ. 我告诉你，姚淑珍，政府已经下了文件。 Цагдаа нар яа шүүжэнийг нөхрийнхэн хаануугаг хэлэхгүй бол ажлаас нь халуулж хүүхдийн сургуульд явах боломжгүй болгоно гэж байнга сүрдүүлдэг байжээ. 部长好，部长好。刘主任，你们要派人在单位里监视好姚淑珍。 Цагдаа нар яа шүүжэнээс Чивэнжоны тухай ямар ч мэдээлэл олж авч чадсангүй. Тэд даргын шахалтанд оруулж ажил дээр нь түүнийг хүнээр хянуулж байхыг шаарджээ. 行，我们愿意积极配合。 爸爸，你在哪里？快点救救我！爸爸，快点救救我！爸爸，Жилээс жилдээ цагдаа нар яа шүүжэн болон түүний хүүг мөрдөж дуудаж байцаахан багасгалгүй бүр олшруулж улам муу арга ашиглах болжээ. Балчирхан Шаяу тэдний хэлд занал хийлэл гिचгүүргүй сурдуулгийг
тэвчиж чадсангүй. Хүү байнга шөн дунд хар дарсан зүүднээсээ нүүр дүүрэн нулимстай сэрдэг болжээ. Хятадын коммунист намын засгийн газар Чевенжоны шийтгэлийг бүх гэр бүлийнхэнд нь хамаатуулж, хайртай хүмүүсийн дарлаж гэртээ амар тайван суух боломжгүй болгожээ. Хятадын коммунист нам удасны дуудлагын чагнаж байсан учраас Чевенжон хаа байгаагаа илчлэх вэ гэж имэн гэрлүүгээ хизээж залгаж зүрхлээгүй юм. Гэвч гэр бүлийнхнийхэн тухай бодол түүнийг шаналгаж тэдний аюулгүй байдлын тухай ихэд санаа зовж байлаа. Тэрээр гэрийнхнийхэн юу хийж байгааг мэдмээр байсан тул тэдэн рүүгээ залгахын тулд яаран хол явжээ. 淑珍，别哭，别哭嘛。自从你走了以后，家里被抄了，妈因为担心你病倒了，小爷爷天天哭喊着要找你，你快回来吧！你不就是信神吗？人家那些死刑犯花的钱都能买出来，你这点事算什么呀？ Ердөө хэдхэн минут үргэлжилсэн утасны энэ дуудлага Чевенжоны гэртээ харих хүслийг өдөөжээ. Өнгөрч яваа цагдаагийн машины дууд тохио энэ хүслийн намжаасан байна. Тэрээр ердөө бурханд итгэж өөргөө биелүүлснийхээ төлөө баривчлагдаж ял сонссон Христэд итгэгч олон хүний тухай боджээ. Тэдний зарим нь бүр цаазаар авах ял сонссон юм. Алуурчин мөнгөөр ялаас мултарч болгоч өөр шихэн эрен сурвалжлагдж байгаа Христэд итгэгч төрийн нүдэнд улс төрийн гэмт хэрэгтэн болж ямар ч их мөнгө өөрийг аварч чадахгүй гэдгийг тэр мэдж байлаа. Гэртээ харилаа гэхэд гэрийнхэн энэ асуудалд улмал орооцолдож түүний баривчлагдах нь чуулган болон ах эгч нарт нь улам их төвөг удах байв. Түүний гарах хүлээстэй байлаа. Хийж чадах ганцхан зүйл нь гэртээ харих бодлоо орхих байв. Хятадын коммунист намын засгийн газрын ажиглалт мушгилтөөс зугдахын тулд Чевенжон Далианаас Аншан, Фушин болон бусад газар руу явжээ. Тэрээр ах эгч нарын гэрийг олж байрлаж байв. Хятадын коммунист намын засгийн газар Христэд итгэгчдийн эсрэг дарангуулаа эрчимжүүлэхэд Чевенжоны гэртээ харих найдлага улам багасжээ. оны 11 сард Чевенжон нэгэн ахаас ээж дүү болон бэрн бүгд орон гэрээ орхиж Чанчун хотын Шүньян тойрог руу дөрвсөн тухай сонсоод тийш яаран явжээ.
妈，妈，蒙仲，妈。 Хоорондоо уулзалдаагүй олон жилийн хугацаанд эхийнх нь ус бууралдаж царай нь гундсан байлаа. Ээж нь нилээд хөгшөрсөн харагджээ. Ээж нь тэс өөр хүн шиг харагдаж байв. Чивэн Жонни зүрх хэмтэрч гэмших сэтгэлээр дүүрчээ. 儿子，跟妈进屋去。 Чивэн Жонни харсан зүйл үнэхээр цочирдон байлаа. Тэрээр хоолунд ховц хонрын тухай хизээж санаа зовж үзээгүй ихнэ. Засгийн газрын хяхалт хавчилтаас болж ийм алс газар амьдрахад хүрч амьдрал нь маш хэцүү, ядуу тарчиг болсон гэж төсөөлж явсангүй. Чивэн Жон их уй гонигт автжээ. 快坐下，来喝点水。啊，您别忙了。没事，喝点水就暖和了。妈，弟弟弟妹哪儿去了？ Чивэн Жонни дүү бэр хоёр мөн төгс хүчт бурхны чуулганы Христэд итгэгчд байлаа. Хятадын цагдаа нарын зогсолтгүй занал хийлэл сүрдүүлгийн улмаас тэд энгийн амьдралаар амьдарч бурханд шүтэн мөргөж чадхааргүй болж зугтахаас өөр сонголтгүй болжээ. Ээж нь тэдэнтэй цуг хэрмэл амьдралаар амьдрах болж. 妈，淑珍怎么样？ 4年了，妈没看到素贞和小雨，妈想他们。 Эх нь Чивэн Жонни төлөө өдөр алгасалгүй сэтгэл зовниж мөн аж хүүгээ ихэд санаж байлаа. Төвний эрүүл мэнд улам бүр дараайтж өвчнөд нэрвэгдэжээ. Чивэн Жонни ор зүрх эмтрэв. Тэрээр 16хан настайд нь аав нь нас барсан тухай саналаа. Өөрийн болон дүү нарын өсгөхийн тулд бүх зовлон зүдгүүрийг туулсан хүн бол түүний их байлаа. Тэрээр баг байхаас ээжигээ сайхан амьдруулахыг үргэлж хүсдэг байсан ч Хятадын коммунист намын засгийн газрын хяхалт хавчилтаас болоод гэр бүл нь бодорч настай ээж нь зугтаж явхаас аргагүйд хүрчээ. 儿子，这里也不安全，你还是走吧。妈，哎呀，别担心，妈这不是挺好吗？妈会照顾自己的。Чивэн Жон гэрийнхнээсээ хагацхыг хүссэнгүй. Тэрээр сэрэмж болгоомжоо таягдан хаяад ээжийнхээ хажууд үлдэж асарч халамжлахыг үнэхээр хүсжээ. Тэрээр ээжигээ дахин зовоохыг хүсээгүй ч Хятадын коммунист намын дарангуйлын улмаас явхаас өөр сонголт байсангүй. Ээжигээ чадалтай мэт царай гаргаж байгааг хараад Чивэн Жонд асар их гэм буруутай мэт санагджээ. Эхнэ ийм хэцүү байдалд ороод байхад хүүн байтлаа ээжигээ асарч чадахгүй байв. Чивэн Жонни сэтгэл ихэд шаналж амьсгаа давчдан үхэх гэж байгаа мэт санагджээ. Энэ удаа
баяртай гэж хэлсний дараа хизээ дахин уулзахаа мэдэхгүй байлаа. Зугтаж явсан олон жилийнхээ турш Чэвэнжон үүргээ тууштай биелүүлсээр байв. Тэрээр хаанчлалын сайн мэдээг түгээж төгс хүчит бурхны илрэлт болон ажлыг гэрчлэхээр өөрийгөө бүрэн зориулжээ. Гэвч Хятадын коммунист намын засгийн газар Христэд итгэгчдийн эсрэг дарангуйлаа нэмэгдүүлснээр Чэвэнжоны алхан бүрийг баривчлагдах эрсдэл дагаж байлаа. Гэвч бурхны үгээр зоригдсон түүний бурхныг дагах итгэл хизээж суларсангүй. (2012 оны 2 дугаар сарын 1 өдөр Чэвэнжон эхнэрийнх нь хаанвага тухай бичсэн гинтийн захиаг дүүгээсээ хүлээн авчээ. Тэрээр төрлөх нутаг руугаа яаран бутсан байна. Хятадын цагаан сарын яг дараа нь Чанчун хотыг цас мөнгөн даашин зэмэт бүрхжээ. Цагаагаар хүйтэн салхитай байлаа. Чэвэнжон хотын заах хэсэгт модон дунд эхнэрээ тэсэн ятан хүлээж байлаа. Тэрээр эхнэртэйгээ 10 жил уулзаагүй юм. Цэвдэг хүйтнийг үл харгалзан Чэвэнжоны зүрхэнд гал төөнөж сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байлаа. Ванжун. Чэвэнжон энэ хүнийг эхнэрээ байна гэж төсөөлсөн ч үгүй. Нэгэн цагт залуу үзэсгэлэнтэй байсан эхнэр нь хөгшөрч гунджээ. Их шаналл зовлон бэрхшээлийг туулсан нь харагдаж байлаа. Энэ тухай бодоход нь зүрхэндээ хотго зоолгохтой адил байв. Түүний зүрх гүн шаналлд автан болигллаа. Хятадын цагдаа нар Чэвэнжоны гэр бүлийг дарамтлахаа ер зогсоогоогүй юм. Эхэндээ үндэсний аюулгүй байдлын бригад гэрт нь 3-5 хоног болгонд очиж Яв шүүжэнийг цагдаагийн хэсэгт аваачиж нөхөр нь хаанвага тухай байцаадаг байжээ. Яв шүүжэн дарамтыг тисхээ байхдаа хідэнтэй нөөсөн ч цагдаа нар ургалж түүнийг олж цагдаагийн хэсэгт тогтмол тайлагнуулж ирсэн байна. Гэр бүлийнхээ туулсан зовлон сонсоод Чэвэнжонд зүрхнээс нь цус асгарч буй мэт санагджээ. Тэрээр хүүгийнхээ тухай яаран асуусан байна. Хүүгийнхэн талаар дурдмагц яав шүүжэний нүднээс нулимс асгарч мэлтэртэл уйлжээ. Түүнийг тайтгаруулах аргагүй байлаа. Чэвэнжон гэрээсээ явснаас хойш хүү шаавын уй уйлж аавыгаа олмоор байна гэж ярьдаг болжээ. Энэ нь яав шүүжэнийг хүндхэн байдалд оруулсан байна. Шоуё ээжигээ хичнээн зовж байгааг хараад улам бүр бодлого шоронгуй болж тэр үеэс эхлэн ээжийнхээ өмнө аавынхаа тухай ярихаа бараг болжээ.
Өдөр бүр сургуулаа тараад бусад хүүхдүүдийн аавууд хүүхдээ тосхоор ирэхийг хараад аавыгаа үнэхээр санаж хажууд нь байсан ч болоосай гэж маш их хүсдэг байжээ. 小白，我想爸爸了。你想爸爸吗？ Энэ 4 жилд Шаоюэ эцгээ санахын зовлон туулаа зогсохгүй. Чөтгөр мэд цагдаа нарын занал хийлэл сүр дүлхийгч бас туулжээ. Насанд хүрсэн хүнч ийм сэтгэл зүйн дарамтыг тэвч чадахгүй шүү дээ. Үүнийг балчир хүүхэд яаж тэвчгэв? 收着！再不收拾你爸的下落，我让你像这小狗一样。 Шаоюэ цагдаагийн догшин хэрцгий аврыг хараад айсандаа чичирж байлаа. Аавынх нь явуулсан тоглоом нохой 2 хэсэг болж урагджээ. Энэ нь бяцхан Шаоюд аимшигтай санагдаж хөө хөлөөс толгой хүртлээ дагжин чичирж байлаа. Шаоюэ. 2006 оны 10 сарын 1 өдөр Яшужин сургууль тарсны дараа хүүгийн тосхоор явсан ч олоогүй байна. Тэрээр гэрлүүгээ чадах чинээгээрээ яаран буцжээ. 小雨，妈妈回来了。小雨，小雨，小雨。 小雨，小雨，小雨。 小雨，12 настай Шаоюэ хөө Хятадын цагдаагийн тамлалыг тавьж чадлагүй. Гэртээ өөрийгөө дүүжилж ахархан амьдралаа эцэс болгожээ. Хүүгээ өгсөн тухай мэдэх нь Чэвэн Жоны хувьд хүнд цохилт байлаа. Өвдөлт ясанд нь тул тул мэдрэгдэжээ. Тэрээр уй гашууд бүр мөсөн автсан юм.淑珍，这10年让你受苦了。 Шаоюгийн үглийн дараа хүүгийн алдахын зовлон ёр тэсвэрлж чадаагүй Яшужэн өөрийнхөө амийг хорлох тухай бодох болжээ. Ээж нь тайтгаруулж асарч халамжилсны ачаар л энэ бодлосоо салсан байна. Гэвч үндэсний аюулгүй байдлын бригад түүнийг зүгээр орхисонгүй.
Тэд Яв Шүжэнийг байцаалтад дуудсан хിവэр байлаа. Тэдний торноос мултрахын тулд 2007 онд Яв Шүжэн Чэн Вэнжоны үхлийг шүүхэд мэдүүлэх бижиг баримтыг бүрдүүлж олон нийтэд мэдэгдэл хийжээ. Дараа нь тэрээр өөр хүнтэй зэрэлсэн байна. 我真的很难，我没有办法。以后你自己好好保重吧。我先走了。Чэн Вэнжоныг дахин нэг аимшигт мэдээ алах мэт дэлсэн авчээ. Түүнд зүрхийн ухаж төнхөд хайчихсан мэт байлаа. Чэн Вэнжон цочролд орж модноос яаж гарч явснаа мэдсэнгүй. 你说你想干什么啊？站！就你不听话，不要打孩子！不要打孩子！不要打孩子！不要打！不要打孩子！不要打孩子！不要打孩子！不要打孩子！ Буцаж ирснийхээ дараа Чэн Вэнжон өрөөндөө өөрийгөө түгжиж хэдэн өдөр шөнө нойргүй байв. Түүний боддог ганц зүйл нь хүүгийнх нь багын өхөөрдөм царай байлаа. Тэрээр хүүнд дуулж байхдаа, зураг зурхдаа, бас өөртөө тоглохдоо ямар царай гаргадаг байсан тухай боджээ. Чэн Вэнжон хүүн амьд байсан ч болоос өөрийн ааваа гэж дуудахыг сонсох юмсан гэж эхэд хүсжээ. Цохирлын эрмэгт байхад нь Бурхны үгийн удирдамж ах эгч нарын дэмжлэг Чэн Вэнжоныг зовлонгийн гүн ангалаас буцаан авчирчээ. Хэрмэл болон таниж оргодол байдлаар амьдарсан 10 гаруй жил. Мөн гэр бүлийнхээ үүрсэн зовлонгийн тухай санахад Чэн Вэнжон сэтгэлээ барьж чадахгүй байв. Түүний хийсэн зүйл гэвэл ердөөл бурханд итгэж, үүргээ гүйцэтгэн, бурхныг дагаж амьдралын зөв замыг сонгосон явдал юм. Гэвч Хятадын коммунист намын засгийн газар түүнийг эхнэр хүүхдээ орхин зугтахад хүргэж, гэр бүлийн сүйтгэжээ. Тэрээр Хятадд итгэгч байхын зовлонг биеэр амссан бөгөөд Хятадын коммунист намын засгийн газар шудраг ёсны эсрэг давталж, хүний эрхийг уландаа гიშгдэг хүннийг тодорхой харжээ. Мөн тэрээр Бурхны өгсөн итгэл төвчээр хатуужил байгаагүйсэн бол амьдралаа үргэлжлүүлж чадахгүй байсан гэдгийг
мөн бурхны халамж хамгаалдгүйгээр аюулаас ахин дахин мултарч чадахгүй байсан гэдгийг бүрэн ойлгож байсан юм. оны 8 дугаар сард олон удаа оролдож үзэж танил талаа ашиглахаар чармайсны эцэст Чэвэн Жон дахин гадаад явхад шаардлагатай бичиг цаасны ажлаа зохицуулж Хятадын коммунист намын засгийн газарт баримтлуулах эрсдэлд олон улсын нислэгт ганцаараа суужээ. Тэр өдрөөс хойш Чэвэн Жон Хэлийн чандад цоллогт байгаа юм.